өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй мөрөөдлөлийн нэвтрүүлгийн 2026 оны буюу 20 дахь жилийн шинэ дугаараа үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За мөрөөдөл биелдэг хүмүүлийн нэвтрүүлгийн тухайд хамгийн анхны хийгээд хамгийн удаан тасралтгүйгээр үзэгчдэд хүрч байгаа цорын ганц хүмүүлийн нэвтрүүлэг юм. Энэ утгаараа бид 19 жилийн хугацаанд олон хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлж амьдралд нь бодит хувь нэмрээ оруулж амьдралыг нь өөрчилж чадсан байна. За мөрөөдлийн нэвтрүүлгийн оролцогчдын аз жаргалтай агшныг хуваалцаж урмын үгээ хайрладаг үзэгчдэд баярлалаа. Мөн мөрөөдлийн нэвтрүүлгийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажилладаг байгууллагуудаа чин сэтгэлээсээ талархлаа. За мөрөөдлийн нэвтрүүлэг 19 жилийн хугацаанд олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. За бид зохиосон дурдвал одоо 200-аад айл өрхөөд гэр, байшин, газар, тавилга гэж зохицоор нь шийдэж амьдралыг өөрчилж чадсан байна. За мөн 50 гаруй иргэнийг одоо Солонгос, Энэтхэг, Турк гээд орнуудад бас үн төлбөргүй эмчилгээ хагалгаанд оруулсан байна. За 40 гаруй хүүхдүүдийг дуртай мэргэжлэр нь ихтэй сургуульд үн төлбөргүй суралцах тэтгэлэг олгосон байна. Гэх мэтчлэн олон төсөл хөтөлбөрүүдийг бид амжилттай хэрэгжүүлсэн. За мөн бид нар Америк, Англи, Солонгос 10 гаруй удаагийн гээд олон орнуудаар явж нэвтрүүлгээ бэлтгэсэн байна. За энэ удаагийнхаа дугаард бид 2025 онд одоо хэрэгжүүлсэн төсөл алах New Julchin Tours компанитай хамтран бэлтгэсэн Хайнан руу аялсан нэвтрүүлгийг онцолж байна. За New Julchin Tours компанитай бид 15 жилийн өмнөөс эхлэн хамтран ажилласан байна. За хамгийн анх Хайнаны шууд нислэгтэй аяллаар бас нэвтрүүлгийн оролцогчдыг бас аялуулж исэн бол одоо 2025 онд мөн 2 оролцогчийг сонгон Хайнаны халуун орон руу бас аялуулсан байна. За New Julchin Tours компани бол аяллаа хамгийн анхдагч хийгээд хамгийн нэр хүндтэй, хамгийн чанартай аяллыг санал болгодогоор онцлог ийм компани байгаа. За энэ ташрамд бас нэргүй захиралдаа мөн New Julchin Tours компанийнхаа хамт олонд чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлж байна. Хүндэт эс бямб дулам таныг аялал бишгээр шагнаж байгаа. Тэгээд амьдралын сайхныг аялаас мэдрээрээ Хайнан арал руу Дараа жил би аялалд явнаа гэж бодчихсон. Баярлалаа. Эрдэнэ суг Хайнан руу аялал хэрхэн бичгээр манай компани зүгээс мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтэй хамтраад шагнаж байна. Тэгээд та мөрөөдөл биелүүл сайхан аялаарай. За бид New Julchin Tours компанийнхаа хамт олонтой одоо удаан ярилцсны эцэст санал зөвлөсний эцэст одоо 2 хүнийг сонгон Хайнан руу аялуулсан. За нэгд хүн нь бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 20 гаруй жил ажиллаж байгаа, совилогчаар ажиллаж байгаа. Тэр дундаа бямб дулам ихчээгээ сонгон сюрпризээ барьсан. За дараагийн оролцогч бол төвчлөлт үйлчилгээний компанид 20-од жил ажиллаж байгаа Эрдэнэ сувд ихчийг сонгож одоо эрхийн бичгээ гардуулсан. За ингээд 2 оролцогчтойгоо Хайнаны халуун орон руу бид нар аяллаа үргэлжлүүлсэн. За онгоцноос газардаад буухад одоо New Julchin-ийн маань амьд цэгийн баглаатаагаар сюрприз барьж угтсан. За эхний аяллаа бид усан онгоцны аяллаар эхлүүлсэн. За 2 оролцогчийн маань хувьд бүх юм шив шинхэн анхных байсан. За анхныхаа паспортыг авсан, анхныхаа онгоцон сууж үзсэн. За мэдээж Хайнаны халуун оронд хамгийн анх аялж үзсэн. Мэдээж мөрөөдөл төдий байсан энэ одоо зүйлийг одоо дурсамж болгож энэ гайхалтай одоо хизээч амьдралд нь мартагдахааргүй энэ дурсамжийг үлдээсэн энэ New Julchin Tours компанийнхаа хамт олонд одоо талархаад баршгүй 5 одтой зочид буудалд өглөө болгоны буфет хоол, өдрийн оройны буфет хоол, тэгээд усан парк, за дүүжин гүүр гэдэг ингээд олон сонирхолтой баялаг хөтөлбөрөөр биднийг одоо бас аялуулсан. Тэгэхээр хоёр ихчийн хувьд ч гэсэндээ одоо амьдралд нь хизээч мартагдахааргүй тийм дурсамжийг үлдээсэн гэдэгт итгэлтэй байна. Ингээд мэдээж нүдээ олсон совилогч ихчийг мөн Түүхийн Эрдэнэ сувд ихчийг Хайнаны халуун орноор аялуулсан нэвтрүүлгийг энэ удаагийн дугаарт онцоллоо.
За үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн орон бүтээлч Чингис хаан олон улсын нисэх бодол дээр ирсэн байна. За бид New Julчин Tours компанитай хамтраад мөрөөдлөд орсон жолгын аялал айныг зарласан. За аяллаа энэ айны хүрээнд их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төвийн эрчим тэмчилгээний совиулагч Бямд Олон эгч маань мөн Түк гэж хэл зансан. Одоо Түкийнхнаас 1000 гаруй ажилчдын дундаас Эрдэнэ сууд эгч маань явхаар болсон байгаа. За мэдээж энэ боломжийг олгосон New Julчин Tours компани хамт олондоо баярлалаа. Бид хэдхэн мөчийн дараа онгоцондоо суугаад аялалдаа гарах гэж байна. Тэгээд танай хамт олонд юуны төрөнд талархлаа. За баярлалаа. Тэгээд бид нэр амсын усороо эхний хоёр Азтангаа тийм ээ мөрөөдлийн дурсамж болохоор аялуулахаар бэлэн боллоо. Тэгээ охин нь гаргаж өгөх ирсэн үү? Гаргаж өгөх гээд ирсэн байгаа. За мэдээ сонсоод бол маш их баярлсан баг. Тэгээ ийм хурдан явчихна гэж бас төсөөлөг ба. Тэгээ харин тийм мэдээ сонсоод маш их баярлсан. Тэгээд ийм хурдан явж гэж бодсонгүй. Тэгээд энэ завшааныг ашиглаад New Tours хамт олондоо бас баярлалаа. Аа. За бэлтгэл хэр хийв? Хийсэн. За энэ юу заах вэ? Их юм үзээд сайн аялаад ирээрэй л гэсгсэн да. За охин нь нэлээд захиас загсан юм шиг байна. Тэгсэн хамгийн гол аягүй сайхан амраад ирээрэй л гэсгсэн. За Эрдэнэ сууд эгчийн хувьд Тэгэл хамт бол хөөхшөөхт бүгдээрээ сайхан аялаад их юм үзэж хараад аялжаар сайн тайлаад сайхан амраад ирээрэй л гэсэн. За бэлтгэл хэр хийв? Юу бэлдэв? Бэлдсэн хэлсэн юмнууд бэлдээд яг өөрсдийнхөө хэмжээнд бэлдсэн л гэж бодож байна. Хэр сэтгэл догдолж байна? Баярлж байна. Маш их баяртай байна. За амьдралдаа хизээч мартагдахааргүй тийм гоё дурсамжийг бид нэр мөн хэлэхөөр явцгааж байна. Тэгээ одоо хэдхэн хүчийн дараа онгоц маань нисгэн. Тэгээд таны хамт олондоос талархлаа. За баярлалаа. Тэгээд та хоёр маань сайхан аялаа, сайхан дурсамжаа бүтээгээд ирээрэй. За бүгдээрээ онгоцондоо сууцгаая те. За. За баярлалаа. 이게 담단적으로 маш өндөр айгүй гоё байна. Одоо тэгээд миний хүсэл мөрөөдлийг одоо бодож байгаа гинтэнд надад ингээд биелэг байрсан ингээд танаа мөрөөдлийн биелэхийнхээ хамт олон болно. Жуулчлалынхаа хамт олонд тэгээд удирдлагуудтай маш их баярлалаа. Хизээш мартагдахгүй гоё дурсамжтай явж байна да. Амар гоё баяр баясгалантай гоё ингээд юм үзэж хараад гоё юм даалаа хэрэг дээр хайнаа даалаа хэрэг гэдэг чинь хэр болон тийм ямар ч хүсэл мөрөөдөл ямар ч тэгээд бид явна ч гэсэн тийм бодлого л байж байгаа ч гинтлээ явлаатаа шүү дээ. Сэтгэлдээ одоо гоё өндөр байна. Сайхан аялаа, сайхан амраад ингээ сайхан явж гин. Намайг ийм сайхан юмыг үзээд хараад амраад явахд минь тусалсан ТВ-с үлвэд New Julчин Tours компани гээд хамт олондоо маш их баярлалаа. Сайхан аялаа явж байна. Орчинтойгоо хэр танилцав? Танилцаа бас ингээл хараад гоё ногоон байгууламжийн засалт масалтыг хараад бас үзэл явлаа. Тэгээ өөрөө очиод бас
өөрийнхөө улс орондоо бас ингэ ногоон байгууламжийн ажлыг хийгээд эхлэхээр бас гоё тэгж засвал нэг тим хэлбэржүүлэх тим юм хийхэд болох юм байна гэж бас жоохон харж ажиглаж явлаа. Энэ юм бүхрөө ингээд бэлэгдэл гоё юм байна. Бэлэгдэл тий. Ханины гоё дэлгүүр, том дэлгүүр нь тий. Дэлгүүр совдны дэлгүүр дээ. Совдны дэлгүүр гэх юм үзээ сонирхол. Тэгэл явж юм да. Энэ 9 байр байдаг юм аа. Энэ 9 байр нь болохоор 2008 оноос ингэж байгуулсан. 12 оны хойс 2012 оны үеэд ингэж байгуулсан. Танайд ирсэн 3 дугаар өдөр Энэ юу нөгөө жижиг үндэстнүүдийн тасган байгаа гэж тайлбарсан. Үзэгчийн гэсэн. Энэ усууд нь нэлээд юм өндөрлөг ууларх газар байдаг. Тэгээд газар тариалан бас нэлээд эрхэлдэг тийм хүмүүс байгаа гэж хэлсэн. Шивэстэй болоход ингээд баг 10 бас дээш насандаа шивэс хийлгээд ингээд одоо гэрэл мэрлэлийг зөвшөөрсөн. Тэгээд нөгөө айлд одоо ингээд тэр хүргэн болж ажил 2 жил тэр ажлыг хийж гүйцэгддэг. Тэгээд бас миний альснаар нөгөө дуу аюусаа шалгуулдаг. Бас ингээ урлаг дуулж моолох юм бол одоо тэр айлд зөвшөөрлөгдөж чинь хүлээ авч ийн гэсэн үг. Хэрвээ тэр зөвшөөрлөгдөх бол 2 жил ажил хийгээд бас болдог бол 2 өндөг өгөөд өндгөөр ягаад явдаг гэж хэлж ярьсан. Тэрийг бол ойлгодог. Тэр өндөгшгээ ингээл одоо өнгөрөөд л явах л боцох төрөлтэй юм шиг тийм л ойлголттой төрсөн. ингэж хийхэн болсоор бараг сар юм уу 3 сарсан нэг банжин шиг юм ойж гаргадаг. Одоо манайс замуу хүмүүс ч гэсэн цагаан ус ургаад ялгаагүй ганцнод нэгтцэн өмжөний ялгаатай байдаг. 看那白色的可以给他们看一下，是我的，这种是好银子。 Энэ болохоор сэн нэгтцэн юу мөнгө болохоор юм болчихно.
юм бас улууч өмсөх юм уу те? Оо. Нөгөө хаалгадаа. Нөгөө хаалга хүртэл явах юм уу? 在这里也行，那里也行。 Аашуу. За ястай эвгүй юм байна. Даша харахгүй хоёулаа ингэж. Яах ч. Агуу даша харах юм байна. Даша харахгүй дэш харна. Айгүй эвгүй юм байна. Даасан уу? Тэр тарихтлага хэрэг чимээр юм шиг байна. Тэгэхээр эвгүй юм байна. Ингээд гоё уул өрөө мөрөө харахаар гоё юм байна. Ямар аюул вэ? Тийм дээ. Хагас уул арай юм. Тэгтээ хамар эвгүй. Тий доош харж харна. Доош харахаар эвгүй юм билээ. Доош харахгүй явах юм аа. Тий доош харахгүй гээ дээш харж явах юм байна. Өчтөрөө ус байна шүү дээ. Сайхан инсгаж байна уу? Тэр араац. Аянд ингээ харахаар айгүй юм билээ. Хоёул ус дээш харъя. Өөрөөс алчих шиг. Тэгээ дээрээс нэгэ зураг авах юм шүү. За тэгээ цааш. Уснаа. Аа. Яа тэгээ. Би жахуулахгүй. Стага ягаад тээ. Энэ дээр тэгж хөвчөөд авах нь гоё юм шүү. Тэр одоо ингээд энэ бүрийн зах нь үсттэй те. Өндөр нэг. Нүхэ хаав нэг. Багаад дээр их чирээ. Одоо тэргээс удаас явах гоё юм бэ? Навч мод тарьсан байдаг болохоор байшин. Тэгээд гол төвөн тэнд юм шүү баг тий. Нөгөө адреналин алгаруулдаг ганц газар чинь гэсэн шүү дээ. Яаж нь юу вэ? Ямар байна? Ер нь зүгээр байна өө. Гайгүй байна. Та яагаад доош харах вэ? Доош харах жоох эвгүй байна. Тэ доош чаг эвгүй шүү. Дээш харах их зүгээр байна. Дээш ингээд хараад. Тий дээш харах их хайртай байна шүү. За та бол бүр сарц өндрөөс айдгүй юм тий. Гайгүй. Зүгээр ээ. Зүгээр ээ. Бүр гівтчихэн шүү дээ. Доош маш харахаар айгүй гоё харагдчих шүү. Бүр айхч гоё харагдчих юм. Айгүй гоё өндөр. Гоё. Сайлагч явах сэвэлцэн. Амар гоё л газар ямар ч хэлсэн хэл өндөр. Одоо энэ тийгээр айна ус тэр одоо далаа эрэг байшинсаа орон сууц одоо бүхэл юм харагдчих шүү дээ. Ааха. 3 хоногийн аяллуудаас хамгийн гоё нь юу байсан? Шилэнгүүр юм байна. Тийм гоё харагдчих. Яалчгүй гоё байна тий. Орчин нөхцөл нь гэдэг айгүй гоё байдаг юм байна. Тийм гоё байна. Давшаал харчлахгүй юм байна. Монгол төмний уламжлалт хамгийн том баяр уран дэлгэр инх цагийг бэлэгдэн тэмдэглэдэг сар шинийн баяраар айл бүхэн эдэн идэж эдэн ундаагаар ширээгээ засч орсон гарсан зочид гीचтэй дайлан үгийн сайхныг бэлэгдэн өрөөдөх сайхан уламжлалтай. Жил бүрийн цагаан сараар хүний эрүүл мэндэд өндөр ач тустай цэвэр шар тосоор багсарч идэг далайн ээж зоргол хайрхан компани олон түмэндээ гандангийн хэмээ алдаршсан зоргол хайрхан хэвийн бов худалдаанд гарч эхэллээ. Сар шинийн баярт зориулан шинэ үйлдвэрлэлээ эхлүүлэхдээ тус компани хамт олон лам нараар аршаалan энэхүү хэвийн бовоо хийдэг уламжлалтай бөгөөд энэ жил ч мөн адил энэ уламжлалаа алдалгүйгээр хэрэглэгч түмэндээ энэхүү бүтээгдэхүүнийг хүргэж эхлэв байна. Зоргол хайрхны гандангийн шар тостой хэвийн бов нь эдээд засгад өнгөтэй сайхан, идэхэд тансаг ам түнэртэй, ахмад буурлуудтай бэлгэлэхэд нүнжигтэй, үйлдвэрлэлийн цэвэр орчин технологийн дагуу үйлдвэрлэсэн олон жилийн турш амт чанараа алдалгүй хэрэглэгч нарынхаа итгэлийг даасан бүтээгдэхүүн юм. Аршаалсан шар тостой зоргол хэвийн бовоо та бүхэн төв салбар буюу алтчин бөмбөгрийн 15-59 дугаар лангуу, Нарантуулын өрөөтгөл 181 дугаар павильон, Амгалан захын 79-80 дугаар лангуу, Яармгийн сүүж дэлгүүрээс худалдан аваарай. За нийт Монгол ахын дүүс мөн элдв хэмээх модон могоо жилдээ элгээрийн хамгаалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шилцгээгээрээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 9665 72 70-94 23 72 79 дугаараар лавлах боломжтой.
За сайхан амарсан хоёроо. Өглөөний мэнд. Өнөөдөр 7 гадаа болохоор бас таатай байгаах те. Айгу намд тийм салхи мэлгэж яахгүй айгу. Цаг агаар ууралцгаа чиглэг айгу цэвэрхэн тэгээ талбай айгу том хоол ингээ гадаа идээс үчиглээ. Яг л байгаль дотор байна да. Өнөө өглөөнийхөө цаг ингээ сайхан уугаа сууж сайхан байна. Гадаа ингээ цайлах бас айгу сайхан байна. Яа өчтөрийн халуун аршин нөлөөлөл үнэ орно. Урч нь айгу сайхан унтаж амарсан байна. Тэгэхээр арчаар нөлөөлсөн байна. Тэр халуун аршин ингээ суухаар сайхан хүлрөөд айгу сайхан болж илээ. Хоол хэр байна? Хоол зүгээр юм бэ. Ерөн би олно хидэж чадхааргүй юм байгаа л гэж бодож ас зовж явсан. Зүгээр идчихэд байна. Болох юм байна. Сонголт ихтэй байгаа болохоор идэж явахд өөртөө таалагдсан юм аваад идэхэд бол боломж юм байна. Гадаар очсон те хэр санагцсан. Балагой санагцсан. Тэгс балаа айгу гой давалгаа усны шууга айгу гой сонсогдчихжээ. Балааны тэр давалгалж идж байгаа тэр санаасаа давалгаалаа нэг ирж байгаа айгу гой харагдчихсэн. Атгаарч бас нэг юун дээр сонсон шүү дээ те нөгөө дээрээс зиплайн дээр сонсон. Тий, эхлээл жоох эвгүй юм шигсэн. Тэгээ яг суугаад ингээд нөгөө явахаар айгу гоё байлээ. Ердөөс айгу хайв тийм амар харахад айгу хурдтай ирчтэй юм шиг яг тэг дундаас айгу намдаал тийм хурдсанд буураад айгу юу удаарчлал ирж ийл штэ. Гүү. Эхлээд ингээд суугтаа ингээд амар ийм ховцос хонор өмсөөлээд ингээд бэлгээ гэлэнгүүд нэг жоохон сандраад нэглэх аюултай юм байна гэж бодсон. Тэгээ яг ингээд яваад ингээд эрэнгүүд айгуу гоё. Эхэндээ яг ингээд хөдлөгтэй айгуу ширүү юм байлаа. Тэгэхээр нэг ингээд савгадаад ингээд жоохон айцтай байсан. Тэгээд яг дунд мандаа оронгуудаа 90 тооныхоо юм хумыг хараад хажууд хүнээ хурлаараа уралтын энэ төр тэгээд яваад. Тэгээ нэг ингээд цуг явж сонсогдчихлээ. Сонсогд намайг хөө хурлаараа ингээд сонсогдсон гэлдэг чи та түрүүдээ явчлаа штэ гэж. Тэгээ тиймэрхүү маягтай л байсан. Тэгэхээр тэр нэг хоромч гэсэн айгуу гоё сайхан байсан. За хоол идсгээ тий хоол хөрлөө сайхан хооллоорой. За тэгштэй мөрөөлөл инженерийн уран бүтээлчид New Julchin Tours компани хамт олонтойгоо хамтраад мөрөөлөд орсон жолго аялал айныг зарласан. За аялал айны хүрээнд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс одоо 1000 гаруй сувилагчдаас бямт олон ихч маань шалгараад явсан. За дараагийн хүн маань мэдээж түүхийн бас 1000 гаруй ажилчдаас Эрдэнэ цавд ихч маань одоо ажил хөдөлмөрөөрөө шалгараад ингээд энэ хоёртойгоо өнөөдөр бас хайнааны арлаар аялж байгаа. За өнөөдөр бидний аяллаа 6 дахь өдөр бас хамгийн гоё хөтөлбөр бол одоо усан парк дээрх одоо тоглох энэ хөтөлбөр байгаа. Тэгээд тий одоо ингээд усан паркийнхаа аялалдаа ирцгээсэн ингээд одоо орохгоо байж гин. Одоо мэдээ дотор олон сайхан тоглоомнууд байгаа гэсэн. Тэгээд тэднээс тэр тоглоно. Сая торгоны дэлгүүр гэдэг газараар орж бас содон сонин тийм торго морго хурфаа хүнжил бүх юмтай танилцаа. Тэгээд эндээсээ гараад дахиад одоо энэ усан парк дээр ирж гин. Одоо усан парк дээр ороод орой 5 цаг хүртэл сайхан тоглож наадаад буусан газар болгороо ер нь дээр дурсамжтай ер нь мартагдахааргүй сайхан явж байна. Наша босгочийн яг энэ хүмүүсийн орчуулсан хасан чи ямар байна? Зүг хамаа гэсэн аа. Яа юм бэ? Сасаа.
Айснуугаагүй яа. За энэ хоёроос аль нь амар вэ? Наашлах нь арай илүү юм. Арай илүү. Уцаагтай байсан. Ааха. Хаалаа хоёр чихээ хаалгаа ингэж нөгөө захихад ингэж явах. Тэр нэстэ илүү гоё юм. За өөр айгүй юу? Хайнанд ирээд 5 хансан байна. За аялал маань 5 дахь өдөр сайн байна хоёроо. Сайн байна уу? Орлоо шүү. Ядарсан уу? Хоёлаа хитэж байгаа ч нэ. За танай өөрөөдөө танилцъя. За гэрлээ асууч. Ингэхээр энэ тустай юутай юм шүү дээ, тий. Манайхаас арай тустай юм байна чинь. Тийм байна, арай өөр юм. Агаар нэг таалгаж та. Агаар нь аюу гоё. Харац нас их гоё байна. Тий. Тэгэл энэ мод зодныхын асал тэгэл хүмүүс айгүй тийм хөдөлмөрчл хүмүүс юм. 10 сая хүн амтаа гэт тэгэл цэгжилттэй тэгэл байгаль нэг гоё ингээл өглөө босоод яг ингээл нөгөө Монголдоос ирэл ажилдаа явдаг шигээс ирчээл ингээл харж яхад аюу гоё тийм чиглэг аюу гоё. Тэгэл ихийнх нь ерөн ингээл мопитоор тэгэл жуулчд автобус ингээл такси максин ирдээсэл. Тэгэл гоё юм л өглөө босоод бас далаа эрг мэргээр явахаар зүгээр ингээл аянд ингээл далааны давалгаа нь ингээл өстэй аюу хуржигнэл. Тэр хүмүүсийг дагаад загас явцсан. Тэр хүмүүс дээр шавцсан байна. Бид гурав Монголоос ирсэн гэж тоохгүй энэ загас. Нааша чигэлж чинь тань руу чиглэж байна. Сүргээрээ ирж байна. Ямар гоё. Зүгээр ээ нөө. Битээ. За ирлээ. Гоё ясаа. Нэг хатгаалаа. Их зэрэг шавлаа шүү. Тэр дахоо мохон дээрээ содгож штэ. Тийм ээ. Миний зүү хөлнөөс дээр л их аварж ин дэ хөлөө тахсан. Зүүчл их ядаргаатай байна. Тэр тэр энэ арай. Гүрэгээрээ би боловч нэг ирж шүү танд ирсэн байна. Миний бүр өвдөн рүү орж штэ одоо хараа. Яа дахаа мохаар өөр. Ганц хоёр хатгуулаад тэгээ сураад ирж байна хараа. Тэрийг харалт миний гарны дахааны эндээс хараа. Энэ битгий өргөө лээ. Яг ингээл хөдөл яа. Хөдөлс халаа болоор орж штэ.
Тэ яг гоё ирж байна. Энд бас тэгээд нэг халуун аршаан байсан шүү дээ, тий. Бүтэн биеэрээ хүмүүс ороод бүр хөлс нь гараад их юм биш. Нэг цаг хөвтгээд хөлс нь гараад ядаргаа найрлаж байгаа бол таа. Тийм байлээ. Гоё байсан шүү дээ. Хоёр удаан хөвтөж чадсан уу? Чадсан шүү дээ. Нөгөө ирээд нэг ороод нэг арай орч бас нэг тий 30-40 минут болсон баг. Тэгээд ороод өрөөндөө ороод унтсан ч шүү дээ. Нам унтсан шүү дээ. Нөгөө эхний нөгөө усан онгоцсон дээр тоглож байгаа. Усан онгоцны хөлөг онгоцны юугаар аялж нөгөө далаагаар аялж явж ирээд тэр оройгоо ирээд энэ халуун аршинд орсон шүү дээ. За ингээд далаараа орчих нь шүү дээ. Яа гоёсэн дээр ёо гоё халуун биш таа. Ёо ямар гоё юм бэ. Тэстэ бүр доошогоо ихлээр бүр хаалаа. Аюу. Бүр ингээ хөлөө бүр ингээ чиглээд ингээ яах юм. Тийм ээ тий. Оо тэгэхээр чи бараг түлэгдэх юм аа халуун биш тий бурхан. Тэ гоё сэвэлцэн салхитай байна тий. Нэг тийм хүүтэмшэн тий. Гай байна тий. Вау. Амралтаараа ер нь яаж амардгийг? Ер нь амралтаараа яаж тэ ээлжийн амралтыг авчаад нэг амралт цуглалд бас нэг тоног амралтаа. Тэгээд заримдаа чадвал агаар салхинд гараад хөдөө орнот руу явна. За тэгээд нэг цөөхөн оргил амарнда бараг нэг амралтаа бүтэн эдэлж үж чадахгүй. Цөөхөн тоног амраа тэгээд нэг ажлаас дуудаал тэгээд буцаад ажилдаа орчихно. Ер нь далаа дээр очиж ирсэн үү? Үгүй далаа дээр дээрээс ирж байгаа. Анх удаа далаа дээр ирж байна. За анх удаа ирсэн сэтгэл сайхан байд. Далайн зах дээр ингээд яваа далайн давлгаа хараад ингээд явж байгаа бас сайхан байд юм аа. Далаа юм нүргэлж байгаа нэг чимээр бас айгүй гоё юм байна. Далааныгийн аялал хэр богино байна танд? Урт байна уу, богино байна? Ямар байна? Боломж. Гэхдээ бас үзэж харах юм бол бас их л эд юм байна. Дараа ер нь боломж гарвал аялье гэж бодож байна. Бодож байна. Ер нь хүүхд шуугттайгаа, найз нөхдөдтэйгээ ажлынхаа хамт олон олонтойгоо ер аялье л гэж бодож байна. Хүмүүс бол намайг бас их баяр хүргээд аягүй их хүлээж авсан. Өстой гоё байна, азтай байна. Энэ олон ажилчид дотроос тэгэл зарим нь өстой сайн ажил хөдөлмөрлөгийг эрхэлжсэн чинь үр дүн гэл зарим нь аягүй их урамшлын өгөхсөө баярлсан. Дэмтсэн хүмүүс бол зөв хүнээ олж явуулж штэ өстой мөрөдөл биелэг их багийнхан бол энэ дэвсийнх нь өстой аягүй зөв хүмүүсээ сонгосон байна гэл хүмүүс аягүй их ярьжсэн. Бүр тэр итгэл одоо миний ажлын зам дагуу түүзэн дэдэг ямар ч огт танд мэдхгүй их хүртэл намайг дуудаал. Чи өчтөр энэгээр гарсан гэж манай энэ арын гарант талаацагийн хамгаалагч орж ирээд бүр надад үзүүллээ баяр хүргэе миний дэ сайн яваад ирээрээ мэрээрээ гэж 20,000 төгрөг өгчөөл. Би бас тэр ихтэй аягүй баярлалаа. Баярлалаа ястаа гэдэг огт би танд мэдхгүй хүн штэ. Тэгэхээр яг намайг тэр хаваар ажиллаа хийгээ явдгийг бол мэдтгэл юм байлээ. Тэгээд би нөгөө өөрөө сайн мэдэр таньдгүй байсан чи бүр дуудаж ороод тэр миний хөтөө юм уу гэдэг зүгээр их ч гэсэн чи нэг тийм ундаа ярьсан гарч ирэл тэр намайг сайн яваад ирээрээ миний дэг. Тэгэхэд бас аягүй зүгээр энгийн ард хүн огт танихгүй хүн ингээд надад баяр хүргээд л та тэгсэн шүү чиний юг ингэж үзлээ ярьлаа манай тэр хамгаалагч оруулж иж үзлээ гэхэд аягүй гоё сэтгэл төрсэн бас. Нэг жаа чинь анх та нөгөө энэ ажилд орохдоо хичээл эвгүй байсан тий. Маск зүгэлгээ ярьжсэн шүү дээ тий. Анх бол 10 онд манд тэгэл нөгөө явж хат хүмүүс залуу хүн бид ийм ажил хийж хахад өөр ажил хийхгүй мэйгүйгээд бас нэг жоохон тийм дурамжлах сэтгэл. Тэгэл нөгөө жоохон нөгөө энэ тэнд хайсан замбраагүй нөгөө одоо жишээлх зүгээр хогийн савн дээрх нус цэр мэрийг ингээл арчиж цэвэрлж явахдаа жоох ингээл эвгүйдэл байдал төржилээсэн л та. Тэгээ сүүлдээ нөгөө ингээл нэг 2 жил гарan болоо л гэхээр айгүй гоё тусаал бүр сураал тэгэл нөгөө хамт олон ч айгүй гоё болоо тэгэл өдөрлгүүд
гол нь ердөөс ингээд хаа газар ингээд нэг удирдлах сайтай л яхан бол яг тэр газараа ингээд шигдээл дасаал байгаад идэх юм бэл. Гэтэ анх намайг ажилд орж явах үеийн бохирдол одоо ингээд жил ирэх тусам айгүй юу олчихсон шүү дээ. Айгүй бас цэвэрхэн. Арай дээрцсэн тий. Жигдэж бананы модод байна, динлангны мод байна, коконатын мод байна, улс байна. Тэгээд аяа хотынхон хамгийн өндөр чиг гэсэн үг байна. Эндээс өндөр болно гэсэн үг тийм. Хамгийн өндөр болно. Тэгээд эндээс болохоор саяаныхаа хотын үжимжээ бөгөөдөд чинь тэгээд уул, далай, хот ингэж хамсарсан газар гэсэн. Заавчтай New Жилчин төрс мөрөөдлийн нэвтрүүлгийн мөрөөдлөд орсон жаалга аялал аймны одоо хамгийн анхны аялагчид байна. 8 хоногийн аялал хийлээ. Өчтөр үед бол Монгол цаг агарын одоо салхишуурхтайгаа улмаас 1 хоногоор онгоц маань хоцроод ингээд 1 хоног бид нар бас дахиад нэмж аялаад нийтдээ 8 хоногийн аялал хийлээ. Мэдээж дурсамж дүүрэн амьдралд нь хизээч мартагдгааргүй энэ агшныг бас New Жилчин төрс мөрөөдлийн нэвтрүүлгийн хамт олон бас бэлгэлсэн байх гэж бодож байна. За тийм ээ. Сайхан аяллаа, их юм үзэж харлаа. Ингээд New Жилчин төрс компани болон ТВ телевизийн мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хамт олондоо маш их баярлалаа. Маш их юм үзэж харлаа. Баяртай байна. Тэгээд дурсан болгож өвтэйгээд ингээд хадгалж амар их баяртай 8 хоног өстө хизээч мартагдахаар айгүй сайхан зугаалж аялж явж ирлээ. Тэгээд New Жилчин компани захирал болон мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хоёртаас маш их баярлалаа. Хамт 8 хоног хизээч мартахааргүй дурсамж дүүрэн хөвгүүлсэн өстө маш их баярлалаа гэж. За нэвтрүүлгийн оролцогч Бямд Улам эгчийн хувьд бол одоо 20 гаруй жил сувилагчийн мэргэжлээрээ ажилласан. За их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тэр дундаа эрчим тэмцлэгээний тасагт одоо 20 гаруй жил одоо үнэнчээр ажиллаж хизээ дуудсан цагт нь бэлэн байж уцаа унтраах хэрэггүйгээр ингээ өдөр шөнөгүүгээр энэ хүүхдүүдийн эрүүл мэнхийн төлөө ингэж цаг наргуу нойр хоолгүй ажилладаг ийм ихч сонгогдсонд одоо бид ч гэсэндээ нүдэ олсон ийм хүн зөв хүнээ олж аялуулсандаа бас баяртай байна. За Эрдэнэ суудагчийн хувьд тогтчлт үйлчилгээний компанид цалин 350,000 төгрөг байхаас ахуулаад одоо 20-д жил одоо энэ салбарт одоо үнэнчээр ажиллаж зүтгэж ирсэн ийм ихч байгаа. Тэгээд ийм хоёр нүдэ олсон хоёр ихчийг аялуулсандаа хамт аялсандаа бас маш их баяртай байна. Тэгээд бид дурсамж дүүрэн аялаад ирсэн. За аяллаа нэг онцлог зүйл бол бид бас цаг агарын нөхцөл байдлаас шалтгаалаад 7 хоногийн аялал маань 1 хоногоор сунаад дахиад 8 хоног ингээд сайхан гайхалтай аяллаа өргөжлүүлээд ирсэн. Тэгээд бидэнтэй байнга хамт байдаг, биднийг байнга одоо дэмждэг New Жилчин төрс компани нэргүй захирал болоод New Жилчин төрс компанийхаа эрч хүчтэй хамт олонд чин сэтгэлээсээ талархлаа. Бидний нэвтрүүлгийг, бидний амьдралыг өнгөтэй, дурсамжтай болгодог танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Дараагийн дугаараар иргэд уулзъя. Баяртай.